Хэрвээ уудаг бүх шингэнээ усаар солиход юу өөрчлөгдөх вэ? Өдөр бүр ус уудаг гэж хэлэх хүн байх болов уу? Цай биш, ус шүү. Ундаа жуус, арх зэрэг нь таргалалт, зүрхний өвчин, арсны өрсөл, шүд хорхотуулах гэх мэт сөрөг үр дагавар үзүүлдгийг та мэднэ үсттэй. Маргаашнаас эхлэн эдгээр уух зүйлсийг усаар солиход юу өөрчлөгдөх болоо? Өнөөдөр өдөр бүр уудаг кофе гэх мэт уух зүйлсийг усаар орлуулахад өөрчлөгдөх 5 зүйлсийн тухай авч үзье. Залууж нь. Ус уухад биеийн дэх хор гадагшилдаг учраас хөгшрөлтөөс урьдчилан сэргийлнэ. Мөн бид ус тархаж арсыг чийгшүүлдэг. Үүндээ өдөрт 3 литр ус ууж 1 сар үргэлжлүүлсэн Сараг харахад мэдэгдэхүйц залуу болжээ. Хэрвээ та залуухан байхыг хүсэж байгаа бол фраппучино биш ус уугаарай. Турна. 9 өдөр уух зүйлсээ бүгдийг усаар солихдол 1 өдөрт 8 км гүгтэй адил калорийг багасгаж чадна. Мөн өглөө бүр яг 500 мл ус уухтал бодисын солилцоо 24% сайжирдаг. Өөрөөр хэлбэл өглөө бүр тогтмол ус уухтал турах боломжтой. Юу ч бодлогоор орон хоолны десерт болгон пино, чоко иддэг хүмүүс ч усыг санал болгож байна. Хүний тарих ам цанхыг өсөж байна гэж андуурах тохиолдол байдаг. Магадгүй гинт илчлэг өндөртэй зүйл идмээр санагдаж болох ч энэ үндэ таны бие нэг аяга дүүрэн ус уухыг хүсэж байж мэднэ. Гэц үсгийг мэдрэхээрээ дэлгүүр явхаас өмнө ус уугаад үзээрэй. Нилээн үр дүнтэй шүү. Тархины үйл ажиллагаа сайжирна. Хүний биеийн 60% нь ус, мөн тархины 80% нь уснаас бүрдсэн байдаг. Тиймээс биеийн жингээс 1-2% хөнгөн шингэн алхалтанд ч ядарч толгой өвдөх, анхаарал сарних зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Ус уухад цусаар дамжин тархинд хүрч анхаарал төвлөрүүлэх чадвар нэмэгдэнэ. Үүндээ ам цангаж байна гэж бодох нь аль хэдийн шингэн дутагдж байна гэсэн үг ээ. Өдрийн турш шингэн зүйлийг тогтмол ууснаар тархигч, биеигч үр ашигтай сайн ажиллуулж чадна. Өвчний эрсдлийг бууруулна. Өдөр бүр ус ууснаар цусны даралт ихсэх, цистит, бүдүүн эцсний хорт хавдар зэрэг янз бүрийн өвчний эрсдлийг бууруулж болно. Түүнчлэн нэг өдөрт 5 аяга ус уухад зүрхний шигдээс болох эрсдлийг 41% бууруулдгийг судалгааны дүнгээс харж болно. Тэгвэл эргэлзэх цаг байхгүй нэ. Эрүүл их амьдрахын төлөө одооноос ус ууцгаая. Мөнгө хуримтлагдана. Энэ бол хүн бүр өөр байж магадгүй ч бид хангалттай их мөнгийг арх, ундаа, жүүсэнд зарцуулдаг. Тэрнтэй харьцуулахад усны үн хямд хэмжээнд их байдаг. Байн гуудаг кофе, жүүсээ усаар солихдол хэр хэмжээний мөнгө хэмнэж болохоо тооцоод үзээрэй. Эцэст нь хэлэхэд ус нь биеинд маш сайн зүйл боловч хэтрүүлэн ууж болохгүй. Эрэгтэй хүн өдөрт 3 литр, эмэгтэй хүн өдөрт 2,2 литр ус уухыг зөвлөж байна.
Гэвч жимс ногооноос шингэн инхээр авдаг учраас тэр хүртэл нарийн тооцох нь ч юу ахав. Өдрийн турших уудаг зүйлээ усаар солиод эхэлбэл ямар вэ? Ирсай суугтай хамт байсан танд баярлалаа. Та хараахан бүртгүүлээгүй байгаа бол subscribe-ийг дарж бүртгүүлнэ үү? Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж түгээнэ үү? Баярлалаа.